Юу? Тэрний юм. Гэтэ би найдах та. Сэмэнө та хоёрын эсрэг хүснээс хардаг хамгийн том red flag юу вэ? Олон залуутай харьцдаг юм болов. Цаас мэдэхгүй. Тааштай. Vape татж байгаа нэг хэлсэн. Олон эмэгтэйнээстэй байх. За баярлаа. Таны эсрэг хүснээс хардаг хамгийн том red flag юу вэ? Red flag годомжиж үсэн яах. Red flag юм бол эрэгтэй хүн ер нь бол хайртай эмэгтэйтэйгээ суудаг. Гэтэ эмэгтэй хүн бол тэр эрэгтэйгээ шийдвэртэй суудаг гэж боддог. Тэгэхээр ер нь бол өөртөө итгэлгүй л байх юм бол одоо. За баярлаа. Баярлаа. Тамхи татдаг охтууд бас муухай л та. Тэгээ бас юу? Гутал нь амар тийм шороотой моротой байх гэсэн. Харал хэлдэг юм. Нэг муухай л зан гаргуул. Тийм red flag. Эсрэг хүснээс хардаг хамгийн том red flag. Бодоод үзэлтэй. Red flag гэхээс илүү би зүгээр өөрт таалагдах шанрыг нэг хэлж олж харах гэж үзэх юм. Тэгээд дараа нь өөрт таалагдахгүй бол тэр нь red flag болгож явчих юм байна. За баярлаа. Муухай штэ байв. Муухай штэ хизээж болцохгүй гэж юу? Гэхдээ би найдах та. За. Ууртай. Ууртай ах уу хизээж болцохгүй гэж юу? Хитрхийх амар тийм мөрөө бодооч юм уу контраг амар тийм зузаан гэдэг юм. Тиймэрхүү л жоохон. За баярлаа. Амар тийм хартай байх юм болоо jealous, insecure бүр яг ингэж хартаад өгчих гэдэг. Тийм хямсгансан л. Одоо цэвэрхэн биш байх. Таны эсрэг хүснээс хардаг хамгийн том red flag юу вэ? За астана. Ямар сонио. Ямар сонио юм бэ? Зүгээрээ за сайн Өөрөө л тасчихгүй гэсэн. бодож байгаа л team залуу ил хизээч харсан. Токсик байл хийж харьцахгүй. За заан л юм уу да. Муухай штэ ил хизээч харцахгүй гэж юу? За. Таны эсрэг хүснээс хардаг хамгийн том red flag юу вэ? За чи шууд орчихгүй байна. Зүгээрээ бодож байгаа л За хаалт юм да. хандлага муутай? Тийм. За хамгийн анх уулзсаа шууд нэг гаднах үзмжээр нь дүгнчихлээр айгүй муухай санагддаг гэж хэлдэг тийм л. Ахын шиг залуутай хизээч харцах гэдэг. За баярлаа. Өөрийгөө амар дүүлэгдэг юм болов уу? Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн том red flag юу вэ? Утаа штэ. Утаа. Улаанбаатар хотын хувьд бол орой хичээлдээ яваад буцаад ирэх хооронд амар хутаа амьсгалдаг. Тэр л хэцүү байдаг. Хүмүүсийн бүдүүлэг зөв. Улаанбаатар хотын red flag оо. Ухамсар юм уу? Хөө үний ухамсар юм уу? Одоо жишээлбэл энэ замаар энэ чинь айгүй урт зам шүү дээ. Тэнгүүд энэ замаар ч болохоор дандаа энэ баруун талаар нь ийш явж байгаа энэ баруун талаар нь аваад эсрэг чигээр нь явж байгаа зүүн талаар нь явдаг ч юм уу тийм. Тэгээ яг нөө танцсан болохоор ч юм уу. Ер нь бол айгүй олон юм. Ер нь хөө үний ухамсар л хамгийн том red flag юм да. За баярлаа. Тано утаа гэсэн. Одоогор тэгэл утаа л юм уу да. Утаа болонгийн хотын төвчөр. Улаанбаатар хотын red flag. Утаа. Тэгвэл өөрийгөө болон хайртай хүмүүсээ утаанаас хэрхэн хамгаалж байгаа вэ? Одоогор яг сайн хамгаалж чадаагүй л яг хүүхдээ нэг шүүлтүртэй масктай явуулж байгаа. Хамгаалж чадахгүй л. Гэтэ манай гэрийнхэн юу Улаанбаатарт байдгүй болохоор бас гайгүй. Би өөрөө жоох охирол явчих. Утаанаас хамгаалахын тулд гэртээ шүүлтүр тавьдаг. За мэдээч хэрэг маска зөөлгөн. За тэгээ дээрэс нь оройдоо очиод халуун уух юм уугаад гар хорогоос хайруудахад нэг тиймэрхүү маягаар гэртээ нэг ариун цэвэр сэхэх ч юм уу халуун уух маягаар дархлаагаа дэмжих маягаар. Тэгээ стора гэд байдэн штэ нөгөө энэ ингээд сторогийн өөрийгөө болон хайртай хүмүүсээ хэрхэн утаанаас хамгаалах вэ гэсэн зөвлөгөө байгаа байхгүй юу? Өөрийгөө болон хайртай татны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар заавар зөвлөгөө байгаа шүү. Баярлаа. Тэгвэл стора дээр өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах маш олон төрлийн зүйлс байгаа. Тэгээ тэрнээс захиалж авч болно шүү. За баярлаа. За баярлаа. Таахчууд ямар амар гинти.
Тэгээд сторогоос болохоор хайртай татны хүмүүсээ болоо өөрийгөө утаанаас хэрхэн хамгаалах тийм зөвлөмж зөвлөгөө гаргасан байгаа байхгүй юу. Тэгээд тэнчнээс олон төрлийн хамгаалах арга хэрэгс захиалж авч болох юм байл шүү. Баярлалаа.